Биднэрт өдөр бүр дэлхийн ертөнцөөс дээд ухамсараас дохио, чиглэл, сэрэмжлүүлэг, анхааруулга ирсээр байдаг. Дэлхийн хэл гэдэг бол давтагдсан тоогоор анхааруулга эсвэл таныг зөв зам дээрээ байгаа гэдгийг сануулсан дохио гэж үздэг бол зүүд нь өөрөө тод зүүдлэгдэж байгаа зүүд, хин нэгэн орж ирэх, газар үйл явдал, өнгөрсөн дурсамжууд зүүдэнд орж ирэх, байгалийн амьтад орж ирэх гэх мэтчлэн зүйлүүд нь дотоод ухамсарын мессеж гэж үздэг. За гинтийн давхцал гэж байгаа. Хин нэгэн хүнтэй дахин таарах, нэг үг олон газраас олон удаа та сонсох, за мөн байгаль шовуу, салхи, гинтийн байгалийн үзэгдэл гэдэг нь дандаа танд бэлэгдлийн маягаар дэлхийн ертөнцөөс ирж байгаа сануулга, дохио, за мөн хайр, чиглүүлэг гэж үзэж байгаа. За ер нь хүн ингээд дотоод дохиогоо хүлээж авахын тулд дотоод зүн сон гэдэг мэдрэмжээ маш сайн ажиглаж явах хэрэгтэй. Юмд ингээд ажигч, сүжигч, анхааралтай байж чадвал та дотоодоосоо буюу гадаадаас үргэлж мэдрэмж, дохио, сэжүүр авсаар байдаг. Дэлхийд дээр маш олон боломжууд байдаг. Дэлхийн ертөнц өдөр бүр таныг хамгаалж байдаг. Дээд ухамсараас танд үргэлж чиглүүлэг ирж байдаг бод та хамгаалагдсан хүн гэсэн үг. Та энэ бүхэн энэ үйл явдлууд танд олон удаа давтагдаад байгаа бол та аль хэдийн хамгаалагдсан, та аль хэдийн тэнгэрлэг энергиудтайгаа холбогдчихсон, мөн өөрийн дотоод зүн совинтойгоо маш чөлөөтэйгээр холбогдож байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн таагүй үйл явдал болоход айд сандарч энерги унгааж болохгүй, эсвэргээрээ эргэн тойрны ажигл, байглаа ажигл, давхарцсан тоонуудыг ажигл, дэлхийн ертөнцийн өнгийг ажигл, мэдрэмжийг ажигл, дотоод зүрхнээс ирж байгаа дуудлагаа ажигл, тэгж чадвал та өөрөөсөө сэжүүрүүдийг авах дараагийн замаа нээх боломж танд нээгддэг гэсэн үг. Маш олон гой арга, маш олон гой мэдлгүүд энэ дэлхийгээр дүүрэн байгаа. Болохгүй юм гэж хизээч байдаггүй. Тийм учраас бүх зүйлийн арга гарцыг нь олохын тулд та дэлхийн ертөнцөөс ирж байгаа, дээд ухамсараас ирж байгаа дохионуудтайгаа ажилд сурах, тэдгээрийг мэдрэх, тэр мэдэрсэн зүйлдээ үйлдэл хийх нь бол та аль хэдийн хамгаалагдсан байна гэсэн үг. 3 тохиолдлоор хүмүүс хамгаалтанд орсон гэдэг нь тодорхой сүнслэг чиглэл ирдэг. Нэг нь бол дотоод зүн совин, нөгөөх нь бол дээд ухамсарын мэдрэмж, аврал залбирал бичиж үг дээдсүүдэд аргадах, өнгөрсөн тохиолдсон үйл явдлуудыг уучлж өршөөх, тэндээс ирсэн мэдлгүүдээ өөрийн мэдрэмжтэйгээ ойлгож, тайлж ойлгох зүүд буюу зүүдээр дамжуулан сэрэмжлүүлэг анхааруулгууд ирдэг. Үнийгээ ч гэсэн хүн тайлж унших чадварууд нь бидний дотор байдаг. Тэгэхээр дэлхийгээс ухамсараас тэнгэрлэг бурхтаас танд үргэлж хамгаалалт чиглэл ирж байгаа. Тийм учраас та нар маань ямар нэгэн таагүй зүйл тохиолдох үед айц, сандрах, түгших мэдрэмжийг өөртөө авахгүйгээр эсрэгээр нь даатгаж, өрөөж, талархаж сурах хэрэгтэй. Эргэн тойрныхоо бүх үйл явдал мэдрэмжийг ажиглаад түүн дээрээ ажиллаж сурах хэрэгтэй. Ингээд та нартаа амжилт хүсье.